За тэгээ бүгдээрээ чангаар эзэнд алгадч түгье. Бүх алдар нь эзэнд байх болтугай. Халелуя. Үнэхээр бид өнөөдөр Солонгос нутагт яг энэ эзний өргөөнд эзний хүндлэж байгаа нь маш олон саад бэрхшээл хүчин зүйлийг давж бидэнд байгаамаа. Харин энэ бүх зүйл дотор биднийг өөрийгөө хүндлүүлэхээр, өөрийгөө магтуулахаар бүхнийг зөвшөөрсөн эзэн алдарш болтугай. Тэгээ би та бүхэнтэй магадгүй нэг үргэлжлэн уулзаж та хэрхэн Солонгос ирсэн бэ гэж асууж болох юм. Тэгвэл та маш олон надад түүх болцох байх. Гэтэл энэ үйл явц дотор эзэн өөрөө таныг өөрийгөө магтаж, өөрийгөө хүндлүүлж, өөрийгөө алдаршуулахаар тэр бүхнийг таны өмнө нээж, дагуулж, хөтлөж өөрхөн алдрыг та бүхнээс авахар шийдсэн эзэн байна. Тэгвэл бүх алдар нь эзэнд байх болтугай. За бидний эзэн 40 өдөр 40 шөнө мацаг барьсан байсан. Тэгээд тэр үлссэн ба. За тэгэхээр Мойрын сүнс хамгийн ихэнд нэгдүгээрх биднийг сордог сорилт болохоор бидний амьдралын үндсэн хэрэгцээгээр сордог. За тэгвэл Иесусыг хэрв чи Бурхны хүү юм бол энэ чулууг талах болголдоо гэсэн ба. Харин их эзэн Иесус маань энэ чулууг талах болгож чадах байсан. Харин энэ сорилтыг шууд Бурхны үгээр хариулсан ба. Хүн зөвхөн талахаар биш, Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрнаа гэшилсэн ба. За тэгэхээр өнөөдөр бид эзнийг хүндлэж, дээдлэж, магтаж, талархаж амьдрахад нэгдүгээр саад болохоор бидэнд гарцаагүй үндсэн хэрэгцээг бидэнд үнэхээр идэх хоол хэрэгтэй, өмсөх хувцас хэрэгтэй, мөнгө санхүү хэрэгтэй гэсэн энэ зүйлээр биднийг сордог. Тэгэхээр бид энэ сорилтыг даван туулах ёстой. Яг Иесус хариулт өгсөн шиг хүн зөвхөн далахаар биш, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрнаа гэж бичсэн гэж. Үүнийг бид тунхлах ёстой юм аа. Өнөөдөр амьд байгаа нь Бурхан өөрөө түүний хүслээр бид амьд байгаа юм аа. Тэгэхээр тэр биднийг амьд байлгаж байгаа бол бидний амьдралын бүхэл хэрэгцээтэй бидний аягны хувийг хангана гэж тэр өөр амласан ба. Тэгвэл тэр эзэн найдагчийн хүчин шинжлэгдэж жигүүр дээр илэн халин нисэж гүүхтэй үл цуцаж алхахдаа үл ядарна гэсэн ба. Тэгвэл эзэн таны амьдралын үндсэн хэрэгцээг хангах болно. За миний хувьд би Иесус Христэд итгээд өнөөдөр 24 жилийн хугацааг нүрийг үтсэн байна. За гэтэл энэ үйл явцын дунд маш олон янз бүрийн хүмүүс нэг асуултыг асуудаг байна. За чи Иесуст итгэснээр чиний амьдрал юугаараа тийм агуу болсон юм бэ? Чи бусад чиний эргэн тойрон байгаа найзууд ч юм уу бусад хүмүүсийн амьдрал үнэхээр тэр орон байртай, одоо унаа унштай, хангалттай мөнгөтэй, бизнес эрхэлдэг бүх юмар хангагдсан байна шүү дээ. Гэтэл чи Иесуст итгээд явснаар чиний амьдрал тэр агуу юм байгаа мó? Ийм асуултыг асуудаг байна. За магадгүй та бүхэнд бас ийм асуулт сорилт бас тохиолддог байх гэж бодож байна. Харин тэдгээр хүмүүст би үнэхээр одоо баяртайгаар одоо бүр инээмсэглэж байгаад хэлдэг. Харин би өөрийг чинь өрөвдөж байна гэж хэлдэг. Яг бол би мөнхийн тэр үнцийн миний амьдралд байдаг. Би энэ дотроо би өдөр бүр баяр баясгалантай байдаг. Би өдөр бүр аз жаргалтай байдаг. Энэ үнцийг хизээш миний амьдралаас холдохгүй. Харин өөрийн чинь амьдрал үнэхээр өрөвдөлтөй байна гэж хэлдэг. Чи нүүрэн дээр үнэхээр инээж байгаа, үнэхээр эрх мэдэлтэй, баялагтай байгаа юм шиг болов. Чиний цаад жинхэнэ дүр төрх чинь үнэхээр гунигтай, нулимстай, айцтай. Чи үнэхээр хоосон байгаамаа. Харин миний бүх байгаа зүйл нь бол тэр мөнхийн тэр үнцийн дотор би баяр хөөртэй амьдрдаг. Би байгаа юмдаа сэтгэл хангалуун байх болно.
Би амьдралынхаа хамгийн агуу тэр баялаг миний дотор байд юм аа гэж хэлдэг. Тэгвэл таныг тэгж сорих гэж оролдох тэр нэгний өмнө та үнэхээр хэлэх ёстой байна. Бид үнэхээр эзнийг таньж мэдсэн мэн юунаас ч эрхэм чухал учраас би өөр юу ч ошоохгүй. Би өөрийнхөө амьдрал чухал гэж бодож исэн бүх зүйлийг би Христ Есүсийг олохын төлөө хог новш болгоно гэж Паул хэлсэн ба. За тэгээ би Исая номын эсгээс бас дуудъя. Исая номон дээр Исаяг хүртэл чиний амьдрал үнэхээр дэви өнгөрч байгаа юм биш үү? Чиний амьдрал хоосон юм биш үү гэж тийм илэглэх зүйл байсан. Харин Исая бичээсээр үнэхээр тунхсан ба. За Исая номын 49 дугаар бүлгийн 4-ийг за би дуудана. Харин би дэмий хөдөлмөрлөж өөрийн хүчийг юунд ч биш хоосон зарцуулжээ. Гэвч үнэхээр миний авах зүйл бол эзэнтэй хамт миний шагнал бол бурхантай минь хамт юм гэсэн. Үнэхээр бид эзнээс тийм агуу шагналыг, тийм агуу бэлгийг бид эзнээс авсан юм а. Тэгвэл үнэхээр байгаа зүйлдээ бид сэтгэл хангалуун байж үнэхээр түүнд дотор бурханлаг зөв байх нь энэ хамгийн их ашиг юм а. Тэгвэл өнөөдөр эргэн тойрон байгаа өөрсдийгөө эд баялагтай эрх мэдэлтэй бүх зүйл нь хангалуун гэж бодож байгаа хүмүүс бол үнэхээр өрөвдөлтэй юм а. Харин эзэн биднийг өрөөдөг. Яг нь тэр бидний аягны хувь ногдлыг тэтгэдэг. Эзэн бидний бүх зүйлсээр өрөх болно. Ерөөсөөч байх болно. Ирээдүйч өрөх болно. Мөнхөд ч өрөх болно. Тэгвэл хүний амьдралын хамгийн чухал зүйлийг шийдэх тэр агуу орон зайвал хүний сэтгэл хангалуун байдал юм а. Магадгүй өчнөө тэр бомтай орд харштай тийм хүмүүс ч гэсэн сэтгэл зүрх нь хоосон байд юм а. Сэтгэл дөгшсөн баян затгалан байсан дорвол хатсан далахтай сэтгэл амар байсан дээрээ гэж. Тэгвэл эзэн бидэнд тэр сэтгэл хангалуун амьдралыг эзэн бидэнд бэлэг болгосон юм а. Нэгэн настай эмээ асрамжийн газарт хүргэгдсэн ба. За тэгээд асрамжийн газрын доторх байр нь болохоор нэлээд юм тохмуутай, харанхуу тийм байсан болохоор совлогч нь эмээг яг өрөөрөг алхаж явахт нь нэлээд жоо гомдол илэрхийлж магадгүй гэж болгоомжлоод за эмээ тэр өрөө маань ингээ жижигхэн цонхтой за орон төмөр ортой шүү. Ингээ янз бүрийн нөгөө урьдчилсан эмээгийн сэтгэл санааг тайвшруулах гал янз бүрийн хэлээлсэн. Гэтэл эмээ хэлсэн. За миний охин тайвшраа. Тэр өөрөө ямар байх вэ гэдгийг миний зүрх сэтгэлд байгаа хангалуун байдал шийднэ. Чи бүү зов гэсэн ба. Яг бол тэр юм айл эрт тэр байгаа юмдаа сэтгэл хангалуун байж амьдрахыг сурсан ба. Тэгвэл үүнтэй адилхан эзэн бидний амьдралд тийм хангалуун амьдрал өгнө гэдгийг амласан байгаа. Би чамд тэр сэтгэл хангалуун амьдралыг өгнө гэж. Би чамд пялгсан дүүрэн амьдралыг эзэн өгнө гэж амласан байна. Тэгвэл энэ дотор бид энэ амьдралын бүх зүйлсийг даван туулж чадах болно. Тэгвэл өнөөдөр таныг үнэхээр өргөдөх гэж оролдох энэ зүйлсээр та хүн зөвхөн далахаар биш, тийм ээ, бурхны амнаас гарах өвгөрөөр амьдрнаа гэж та муу нэгэнд хэлэх ёстой. Тэр таныг чи өмсөх хувцас байхгүй байна. Чи идэх хоол байхгүй байна. Чи бусад хүмүүсийг хар. Биднийг үнэхээр яллах зүйлс олон байгаа. Харин хамгийн агуу зүйл бол би эзнээс тэр мөнхийн үнцийн дотор байгаа юмдаа сэтгэл хангалуун эзэн биднийг улам ихээр өрөөх тэр агуу нэгэн байна. За тэгэхээр муу нэгэн хамгийн ихний биднийг сорих гэж оролдох эхний алхам бол бидний бодит амьдралын үндсэн хэрэгцээгээр тэр сорих нэ. Тэгээ та энэ сорилтыг даван туулж чадна. Та үүнийг даван туулж чадах ёстой юм аа. За тэгээ хоёрт нь муу эрен сүнс бурхны үгээр сорьсон байна.
За энэ дээр ялангуяа маш олон хүмүүс энэ сорилтонд ундаг. За би энэ хэсгийг уншаадах. Тэгэхэд диавол түүнийг ариун хотод аваачиж сүмийн орой дээр зогсоогоод түүнд хэрвч Бурхны хүү мөн юм бол доош үсэр учир нь тэрээр Тэнгэрч нартаа чиний талаар тушаан чамааг хөлөө чулуун зогчих вий гэсэндээ тэд гар дээрээ чамааг өргөн явна гэж бичигдсэн байдаг шүү дээ гэвэ гэж. За энэ дээр болохоор Библийн бичээсээр дамжуулан муу ерөн сүнс товтлсон байна. За тэгэхээр муу ерөн сүнс Библийг тэр маш сайн мэддэг. Биднээс ч илүү мэднэ. Тэр үгийг гойвуулж биднийг үнэхээр унах тэр чадaltaй. За энэ байдлаас болж өнөөдөр энэ дэлхийд маш олон буруу урсгал үүссэн. За өнөөдөр Солонгос улсад гэхэд 1200 буруу урсгал байгаа. Тэгээ энэний хамгийн гол шалтгаан нь тэр хүмүүс чин үнэн эзний үгийг мэдэхгүй. Тэгээд тэр эзний үгээс тодорхой нэгэн ишлийг аваад бичээс бичигдсэн байдаг гэж. Тэгээд хүмүүс түүний сохроор дагдаг. Харин эзэн бидэнд юу хэлж өгнөг вэ? Өөрийн бурхан эзнээ бүү сорио гэж Есүс хариулсан ба бичээс бичигдсэн байдгийм аа гэж. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг эзний үгийг судлахын төлөө өөрийнхөө амьдралыг зориулна гэсэн үг. Та үүнийг мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл энэ сорилтыг та даван туулж чадах болно. Өнөөдөр тэр буруу урсгалын эсрэг бид бүрэн хариулт өгч чадах болно. За би Шведэд явж байхад надтай бүр Монгол болдоо гэж залуу таарлцсан. За тэгээд тэр Жохоо Витнеслигийн тэр тарах номыг барьсан. За энэ солонгостууд энэ тэнд харагдчихилаа. Дандаа ингээд гол газарт ингээд маш сайхан хэвлэлийн тийм тохимол ингээд тавиур дээр тавьчихсан. Энэ үнэхээр харамсалтай байсан. Гэтэл би Швед бүр Монгол хүнтэй таарлцсан. Бүр Монгол залуу над дээр ирээд яг надтай адилхан энэ Библийг барьсан. Бид хоёр яг адилхан Библийг хоёлаа барьсан байж. Тэгээ тэр болдоо надад ярьсан. Тэгээ би болдоогоос дахиад за тэгвэл Библийн бичээсийн тэр хэсэг дээр юу гэж байдیں۔ За тэр хэсэг дээр үнэхээр бичээсийг мэдэхгүй байлаа. Тэгээ ялангуяа ариун сүнсний тухай огт мэдэхгүй байсан. Яг л Жохоо Витнесли яг л ариун сүнсний тэр дахин төрөлтийн талаар тэр онолыг үүсгдэг. Огт тэрийг хүмүүс заадаггүй. Тэгээ тэдэнд дахин төрөлт тэр ариун сүнстэй холбоотой тэр ямар ч ойлголт байхгүй. Тэгээ яг нүднийх нь өгт нь үнэхээр гонигтай байсан. Би тэр Монгол залууг үнэхээр би сүнсэн дотроо үнэхээр гашуудж ирсэн. Энэ сайхан залууг ингээд муу ерөн сүнс ингэж боомлох гэж Библи барьцсан ирнэ. Тэр Есүсийн тухай ярьж байгаа ирнэ. Үнэхээр харамсалтай байсан. Тэгээд яг түүний төлөө яг залбирах гад яг ярьц. Гэтэл цаанаас нэг өөр нэг шивэд эмэгтэй гарч ирсэн. Тэгээд тэр нь болохоор шивэд хүн ирнэ монголоор аюулсаа ярьж ирсэн. Тэгээд шууд болдог аваа явцсан. Тэгээд над үнэхээр харамсалтай байсан. Тэгвэл өнөөдөр бид эзний үгийг үнэхээр маш сайн судлаж яг эзний үгээр амьдрах ёстой юм аа. Бид муу ерөн сүнсэнд эзнийг сорж болохгүй гэдэг энэ үгийг бид түүнд тушаах ёстой. За би Холосой номын 1:9-ийг уншаадах. Холосой ном. Паул Холосой хотынхны төлөө уучлаарай. Өдөр шөнөгүй би залбирдаг нэг сэдв байгаа. За би энэ хэсгийг дуудах юм. Тиймээс бид сонсон өдрөөс хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэрэгэн ухаан хийгээд ойлголт дотор түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бэлхаасаа гэж. За тэгэхээр Паул Холосой хотынд байгаа чуулганы хүмүүсийн төлөө би өдөр шөнөгүй тасралтгүй залбирч байна гэж хэлсэн. За гэтэл залбирч байгаа сэдв нь юу байсан бэ гэвэл бүх сүнслэг мэрэгэн ухаан хийгээд ойлголт дотор түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бэлхаасаа гэж. За энэ Паул
энэний төлөө тасралтгүй залбирд юм байна. За тэгэхээр яг энэ Паултай адилхан миний хувьд чуулганы итгэгчид төдийгүй Монголд байгаа чуулганы итгэгчдийн төлөө миний тасралтгүй залбирдаг сэдвийн энэ хамгийн чухал сэдв байна. Энэ бол чуулганы эзэн итгэдэг хүмүүс үнэхээр Бурхныг мэдэх мэдлэг дотор өсөж түүний тэр дүүрэн байдал дотор эрхийн төлөө залбирах ёстой юм. Яг бол маш олон чуулганы гишүүд маань бүтэн сая өдөр эрэхтэй Библийг авцардаг. За тэгэл бүтэн сая өдөр цуглаан тарсны дараа шууд номын сандаа хийчдэг. Ерөөсөө энэ эзний үгийг судлаж эзний үгээр амьдардаг. За тэгэл магадгүй дараагийн нэм гараг болонгууд л номын сангаас нэг номоо хайдаг. Миний Библи хаа байна. Тэгээд татаж авдаг. Одоо техникийн 90 үе үүссэн болохоор одоо бүр Библи авч явах энэ зүйл одоо хаягдж байгаа. Бүгд гар утсан. Тэгээд яг гар утсан дээр Библийг унших нь маш олон сарних зүйл олон байгаа. Магадгүй нэг ишлэл уншиж идэл дахиад нэг утсан дээр сигнал ирнэ. Тэгэл тийшний төөрөл явна. Яг тогтож бүр тусгай зориулт гаргаж эзний үгийг эрен хайж эзэн би үнэхээр сүмсээр цангаж байна. Би үнэхээр сүмсээр өсмөр байна. Эний төлөө зориулт гаргах ёстой юм аа. За тэгэхээр мөрөн сүнс маш олон зүйлийг зөвшөөрдөг. Чи чуулгандаа яваарай. За маш олон зүйлийг зөвшөөрнө. За чи Иесуст итгэе. Харин мөрөн сүнс сүнсээр өсөх хүсэлтийг нь боомлдог. Нэгүрдэх юм бол үлгийтэй хүүхдийг үлгийн дотор нь уг нь тэр нь одоо 6 сартай байх юм бол 6 настай тий. За магадгүй чуулганд явахдаа хэлнэ. За Иесуст итгэхэд хэдийн хугацаа болж байна? Би 5 жил болж байна. Би 10 жил болж байна. Айгүй урт хугацааны жил хэлнэ. Харин түүний амьдрал сүнсээр өссөн, ялгуулсан, агуу тийм амьдрал байхгүй. Хэрвээ хүн сүнсээр өсгөх юм бол муу ерөн сүнсний бүх хаанчлыг нураадаг. Харин муу ерөн сүнс үргэлж тэр огт мэдэхгүй Бурхны тэр агуу төлөвлөгөөг, Бурхны агуу зорилгыг, Бурхны агуу гайхамшигыг тэр сүр хүчийг тэр мэдүүлэхгүй. Тэгээд түүнийг энэ байдлаараа яваад агараа гэж боомлд юм аа. Тэгвэл үүний төлөө Паул би бүх сүнслэг хийгээд ойлголт дотор тийм ээ сүнслэг мэрэгэн ухаан хийгээд ойлголт дотор түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бэлхаасаа үүний төлөө би тасралтгүй зогсолтгүй залбирч байна гэж хэлсэн маа. Тэгвэл өнөөдөр бид эзний үгийг үнэхээр мэдэж түүгээр амьдрна гэсэн үг юм аа. Энэ бол хоёр дахь сорилт байна. За одоо манай чуулганы гишүүд дотор Библийг 20 удаа одоо бүр дээрээс нэг 20 удаа пастора би одоо Иесуст итгэсэн хугацаанаас хавуулаад би Библийг 20 удаа уншлаа. За хэрвээ тэгэх юм бол би 20 мужийг түнд захируулах болно. Одоо нэг хамжлах шиг. За 10 удаа. Тэгвэл таны амьдралын энэ үн цэнтэй цагийг зөвхөн эзнийг хүндлэж, дээдлэж амьдрах амьдралын чинь хамгийн чухал цагийг муу нэгэн хулгайлаад байна шүү дээ. Таныг дэндүү завгүй болгож шүү дээ. Таныг энэ Библийн үгийг өдөрт тодорхой хэдэн бүлгээр уншиж, тунгаан бодож, ойлгож, сүнсээр өсөх хүслийг чинь зогсоож байна шүү дээ. Гэтэл бид магадгүй бидний гар утас алга болох юм уу? Эсвэл бидэнд нэг тухайн өдөр нэг 50,000 мөнгө байхгүй болох юм уу? Энэ бүхэн бид нар харуулдаг. Гэтэл түүнээс ч илүүгээр таны сүнсний тэр үн цэнтэй зүйлийг хулгайлаад байна шүү дээ. Тэгвэл та үүний төлөө тэгээ дээр нь муу ерөн сүнс мэдхгүйгээр дамжуулаад таны үнэхээр буруу зам руу удирддаг. Бид үнэхээр хууртагддаг, мэхлэгддэг. Харин чин үнэн бид эзний үгээр бид амьдрах ёстой байна. Хэрвээ тэр үгэн дотор байх юм бол бид гайхамшигтай бидний амьдрал ялгуулсан хүчтэй байх болно. За би нэг жишээ болгож хуваалцдаг нэг түүх байгаа. За Бат болдгод 2 найз байсан. За тэгээд Бат маань болохоор зөвхөн нэм гарагт чуулганд
одоо пасторын сургаалыг цуглааны цагт за 2 цаг. Тэр 7-нд 2 цаг л одоо сүнсээ хоолдог гэсэн. Сүнсний цаг. За тэгээ болд маань болохоор өдөр болгон 2 цагийг өөрийнхөө сүнсийг хооллоход зарцуулдаг. За тэгээ тодорхой хугацааны дараа тэр хоёрыг одоо компьютерийн зураглаар гаргаж ирсэн. За гэтэл бат маань болохоор ингээд горчийцсан юм туранхай одоо ясаарс болцсон тийм одоо бүр одоо амин хайцсан юм тийм дүр зур гарч ирсэн ба. Яг л ам дээрээ л явдаг. За болдын хувьд болохоор үнэхээр яг бодибилдингийн тамирч шиг ингээд нөгөө бүх булчингууд нь гараад ирсэн. За бид нэр бодибилдингийн тамирчдыг мэдэн штэ нөгөө булчингууд нь ингээд гараад ирсэн. Тэгээ тэр хоёр зураглалыг муу ерөнсөнд үзүүлсэн. За энэ хоёрын хинтэн тулдах вэ гэж. Тэгсэн муу ерөнсөнд баттай тулднаа. Түүнийг муур хулганаар тоглодог шиг би тоглоноо. За унаа за босоод тэр гэж. Гэтэл тийм хүмүүсийн амьдрал болохоор яг хаврын тэнгэр шиг байдаг. Нэг өдөр үнэхээр баяр хөөрт. За нэг өдөр нь үнэхээр бурхантай хаа байна гэсэн. Үнэхээр гонигтай. Ийм савлгаатай. Яагаад гэвэл тэр сүнсээр өсөөг тэр муу нэг нь тоглож байна гэсэн. Гэтэл болдтой чи яг тулдахгүй юм бэ гэсэн. Яг бол болдтой тулдах юм бол тэр яг нэг цохилтоор намайг нокдаун давна. Тэр үнэхээр хүчтэй гэж. Тэгвэл бид сүнсэн дотроо үнэхээр бурхны бидний амьдрал хийж өгсөн тэр агуу зорилгыг мэддэг. Бурхан юу хийх вэ гэдгийг мэддэг. Тэр зүйлээр дамжуул бид өдөр болгон эзний хаанчлыг тэлдэг юм аа. Өнөөдөр бид залбирлын талаарх бас манай ууг хэлжсэн дээ. Таны хаанчлал ирэх болтугай. Таны тэнгэр дэх хүсэл энэ газар дээр биелэгдэх болтугай. Таны нэр ариунаар дуусгдаг гэж. Тэгэл үнэхээр сүнсээр өссөн эзний үгэн дотор түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхдаг нэгэн эзний хаанчлалыг тэлдэг юм аа. Харин сүнсэн дотроо үнэхээр өсөөгүй. Муу нэгэнд үнэхээр тоглоом болж тэр нэгэн хаанчлалыг тэлэхгүй. Тэгээ түүний амьдрал ингээд 5 жил, 10 жил, 15 жил бүх юм хийвэрэ. Харин тийм байдлаар түүний амьдралыг байлгах гэж муу ерөнсөс энэ бүхэн дуртай байд юм аа. Харин үүнийг бид сэтлэж өөрийнхөө амьдралыг эзний яруу алдар, сүр хүч, гайхамшиг дотор өөрийнхөө амьдралыг эзэнд зориулах ёстой юм аа. Тэгвэл хоёр дахь зорилт бол муу нэгэн биднийг эзний үгээр сордог баг. Огт холбоогүй, огт бидний мэдээгүй тэр нь ямар ч хамаагүй зүйлээр бичээс байдаг штэ гэл. Харин бид түүнд хариулт өгөх эзний үгэн дотор хүчтэй байх ёстой юм аа. За би тэр Үүс номын хэсгээс би гаргаатгая. Үүсийн 17-гийн 10-аас 11. Паул Бреотод сургаал заасан. За гэтэл сургаал заахад нь Паулын сургаалыг юу яжсан зөв заасан уу буруу заасан уу гэдгийг Бреотынхан шалгасан баг. Үнэхээр тэд зөв байсан. За хараатгая. Үүс номын 17-гийн 10-11-ийг би уншаатгая. Ах トゥ ус шөнөөр Паул Силас нарыг бюро руу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд Евдэчүүдийн синагогт оров. Харин тентхийнхэн Теслоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртаяа хүлээн авч эдгээр нь үнэн эсхийг мэдхийн тулд судрыг өдөр бүр нэгтлэн үзэж байлаа. Ямар гайхамшигтай вэ? Судрыг өдөр бүр нэгтлэн үзэж байлаа. Паул Силас хоёр зөв юм зааж гэнэ үү, буруу юм зааж гэнэ үү нэгтэлжсэн байна шүү. За тэгвэл өнөөдөр энэ дэлхийд тэр Солонгос гээд 1200 урсгал үүссэн шалтгаан нь дандаа буруу зүйл заадаг. Тэгээ тэр нь тэд итгэлээ өгж төөрөлдсөн байна. Тэгээ муу нэгэн үнэхээр сүнсээр үсхийг хааж та бүхний энэ эзний үгэн дээр үнэхээр тодорхой нэгэн цаг гаргаж тунгаан бодоход муу нэгэн айж идэг. Яг бол чин үнэн та нарыг чөлөөлнө. Тэр үнэн өнөөдрийн бичээсээр байгаа учраас энэ бүхнээр дамжуулан бид чөлөөлөгдөж эзний хүч чадлыг тунгалах учраас үүнээс айдаг. Харин бүх зүйлийн зөвшөөрнө. Тэр чуулгандаа бүтэн сайтар яв. Зүгээр.
Тэгвэл та өнөөдөр хоёр дахь сорилтыг, муу нэгний сорилтыг үнэхээр няцаах ёстой. Өдөр бүр эзний судрыг үнэхээр нягтлан та судлаж үнэхээр зөв эсхийг үнэхээр энэ бичээсээр шалгаж байх ёстой юм аа. За долларын хуурамчийг илрүүлдэг бүхэл бүтний агентлаг байдаг. Тэгээд тэр долларын хуурамчийг илрүүлдэг ажилчдаа бэлтгэдэг. За тэгвэл яаж бэлддэг юм бол? Юу гэж бодож байна? Тэр агентлагийн одоо та бүхэн бүгдээрээ тэр долларын тэр хуурамч долларыг илрүүлдэг агентлагийн ажилчид гэж бодъё. Тэгвэл та бүхнийг яаж бэлдэх вэ? Юу гэж бодож байна? Дахиад хуурамч долларыг ингэ бариулах уу? За тэд яаж бэлддэг вэ гэвэл нэг ч хуурамч долларыг тэр ажилчдаа үзүүлдэг. Зөвхөн яг одоо жинхэнэ долларыг тэдэнд байнга бариулдаг, үнэртдэг, одоо нугалдаг гэсэн бүх талаар жинхэнэ доллартай л тэд ажилдаг. Жинхэнэ долларыг л жинхэнэ гараараа гэмэр нь одоо яаж тэр мэдрэх боломжтой тэр бүхнээр нь жинхэнэ долларыг ажилчдаа янз бүрийн байдлаар нь харуулдаг. За энэ тохиолдолд тэд шууд хуурамч долларыг барилал бол энэ хуурамч байна. Энэ хуурамч байна. Тэгвэл яг үүнтэй адилхан бид буруу урсгалыг тэр ноёрын сүнсний бидэн лүү дайрч тэр буруу зүйлсийг чин үнэн энэ эзний үгийг л судлаж, нягтлаж, үүн бүх анхаарлаа тавьж үнэхээр түүнийг няцааж чадах юм аа. Тэгвэл би та бүхнийг ятгах байна. Тэгээ та өөрийнхөө энэ амьдралын цаг хугацаанд эзний үгэн дээр үнэхээр анхаарлаа тавиарай. Та үнэхээр энэ үгийг тунгаан бодож, эзний үгийг судлаж, эзэн энэ үгээр дамжуулан таны амьдралд чөлөөлтийг хийх болно. Хэрвээ эзний үг таны зүрх сэтгэлд байхгүй байгаа учраас таны амьдралд тэр эрх чөлөө ирч чадахгүй байгаамаа. Таныг муу ерөнс маш олон байдлаар таныг хүлсэн хэвээр байгаамаа. Та тэр хүлээсийг таслах ёстой. Тэр хүлээсээр чөлөөлөгдөх тэр бүх хүчин зүйлс нь эзний үгээр дамжуулан хийгддэг юм аа. Тэгвэл Есүс бүх зүйлсээ дандаа бичээсээр хэлсэн байгаа. Бичээс бичигдсэн байт юм аа. Бичээс бичигдсэн байт юм аа. Тэр өөрийнхөө санаагаар юу ч яриаггүй. Тэгвэл муу нэгэн ч гэсэн тэр залтай тэр үргэлж Бурхны хүмүүсийг унгах санаатай. За тэгвэл хоёр дахь сорилтыг бид даван туулж чадах болно. Тэгээ би та бүхнийг ятгах байна. Та өөрийгөө зориулаарай. За дараагийн 3 дахь сорилтыг хараадах. Есүс өөрийн бурхан заанчин дараагийн хэсэг нь. За диавол дахин түүнийг асар өндөр ууланд авчиад дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь үзүүлээд хэрвээ чи сүхрэн надад мөрөгвөл энэ бүхнийг би чамд өгье гэж хэлэхэд Есүс зайл сатана чи өөрийн бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ. За муу нэгний 3 дахь дайралт бол энэ дэлхийн маш гоё сайн сайхан зүйлсийг танд харуулах болно. Танд эрх мэдлийг харуулах болно. Маш гоё үзэсгэлэнтэй бүхнийг харуулах болно. За тэгвэл тэр муур сүнсний хийж байгаа зүйлд нь үнэхээр богино настай хуурамч юм аа. Ганцхан бид энэ бүх амьдралаа зөвхөн эзэнд үйлчлэж эзний хүндэлхийн төлөө бид зориулах ёстой юм аа. За миний хувьд би Монголын Евангелийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан. За тэгээд дандаа төрийн албаны хүмүүс, за тэгээд одоо пасторууд, за энэ зүйлээс тодорхой байр суурин дээр бас нэлээд юу болцсон байсан. Бардан болцсон байсан. Тэгээд хамгийн гол эзний хүсдэг тэр зүйлийг хийхэ болцсон байсан. Тэр нь юу гэвэл бусдад сайн мэдээ хүргэх, эзний үгийг судлах, за чуулганыг олшруулах энэ зүйлд ямар ч цаг байхгүй. За хийдэг ажил нь дандаа л нэг
эрх мэдэлтэй хүмүүстэй уулзсан. Би ясаг чухал ажил хийж ийн гэсэн. За гэтэл эзэн нэг өдөр надад нэг тохио өгсөн. За тэр нь ямар үйл явдал гэсэн. Яг баярын өдөр эхнэр үнэхээр сайхан хоол хийчихсэн. Тэгээ би тэр хоолны төлөө талархах гэдэг залбирч явах үед харин болдоо чи миний сайн мэдээний төлөө яага явахгүй байна гэдэг тийм дотроос тийм дуу хоолой ирсэн. Гэтэл би тэр хоолыг идэж чадахгүй болцсон. Би хамгийн чухал таны агуу тушаал таны үйлчлэлийн зүйлийг орхигдуулсан байна штэ. Тэгэд би их нэртэй хэлсэн. За би энэ хоолыг ер нь идэж чадахгүй нэ. Би гармаар байна гэсэн. Тэгэхнэр за юу болохоо ч за гэл. За тэгээд би гарангуудаа шууд төмөр замын баг зал руу явсан. Тэр 9 цаг 15 минут тэр үед 9 өнгөрөөгөөд Сэлэнг аймаг руу явдаг галт тэргийн суусан. За тэгээд үүрээр 5 цаг үед буудаг. Тэгээд шууд Сэлэнгэд очиод тэгээд үүрээр буугаад яг тэр зоогийн газарт нь өглөөний цай дүүлж байгаа эмэгтэйд би чамд 3 минут надад ярих юм байна. Надад цаг гаргаач гэж хэлсэн. За гэтэл тэр эмэгтэй бусад хүмүүстэй үйлчлээ. Тэгээд дараа миний хажуу дээр суусан. Тэгээд би Есүс Христийн тухай тэр сайн мэдээг ярих үед тэр эмэгтэй ингээд өөлсөн баг. Том нүдэн сунгаал өөлсөн. Тэгэхээр нь асуусан. Яг Монгол хүний хувьд өөлөхийг битгий асуу, энийхийг асуу гэдэг шүү дээ. Гэхдээ би асуусан. Яа өөлваа гэж. Тэгсэн тэр эмэгтэй би 3 жилийн өмнө надад хүн гэдэг юм тараах материал өгсөн. Тэгээд мөнхийн эзэн байдсан байна. Иесус авардсан байна гэдэг би ийм ойлголтыг бол авсан. Тэгээд миний амьдрал хүнд хэцүү үе тохиолдоход би уулын орой дээр гараад залбирдаг. Над туслаач гэхэд тэр эзэн надад тусалдаг. Би тэрийг үнэхээр мэдэрсэн. Харин урд чинь би уулын орой дээр гараад мөнхийн эзэн та үнэхээр байдсан бол илчээ явуулаа надад хүний амаар дамжуулаад би эзэн байдгийн маа гэдэг хэлээч гэж би залбирсан. Тэгээд үнэхээр тэр эзэн байдгийн байна. Яг бол би яг одоо өөрөөс чинь тэр эзний тухай сонсч байна. Тэгээд би баярлаад би уулзлаагч болсон. За гэтэл энэ зүйлийн дараа би өөрөө ихгүй би уулсан. Яг миний нулимс ямар байсан бол би дэндүү бардан байсан. Гэтэл мянган яг энэ эмгтэй шиг хүмүүс яг жинхэнэ авралыг олж амьдрал нь өөрчлөгдөж эзний хүндлэгтэр болцоол байсан. Гэтэл тэр зүйлийг хийлгүй айгуу чухал гэсэн тэр зүйлдээ цагаа зарцуулж байсан байна гэдэг ойлгосон ба. Тэгээд эзэн минь та миний хөлийг битгий хүлээч. Би яг үнэхээр тэр сайн мэдээ эрэхтэй тэр хүмүүс рүү явъя гэж би эзэнд хэлээд үнэхээр ойлсон. Эзэн би дахиж энэ зүйл хиймээргүй байна. Би үнэхээр таны юм даруй баймаар байна. Би зөвхөн танд л үйлчлэмээр байна. Та намайг явуулаач гэд. Тэгээд тэндээсээ буцаж ирээд зөвлөхөнд хэлсэн. Би дахиад одоо энэ албан тушаалтай ажлыг хийж чадахгүй нэ эзэн намайг дуудсан. Би түүний төлөө явна гэж. Тэгээд түүний дараа яг Pillar International багна гэдэг нэртэй байгуулад тэгээд газар сайгүй. Тэгээд хөдөө орон нутгуудаар явж эхэлсэн. Гэтэл яг тэр эмэгтэй шиг Бурхныг эрен хайж байсан, үсэн хүлээж байсан тэр мянган хүмүүс төр очсон. Тэгээд тэдний амьдрал өөрчлөгдсөн, эзний хүндэлсэн, эзэнд талархал болсон ба. Тэгвэл өнөөдөр би танаас асуумаар байна. Өнөөдөр энэ дэлхийн маш олон зүйл жинхэнэ тэр эзэнд үйлчлэх, эзнийг магтах, эзэнд талархах таны тэр амьдралын цагаас хулгайлж байгаа юм шүү. Өнөөдөр та эзэнд даруугаар та түүнд үйлчлдэг. Та эзнийг магтадаг. Тэгвэл бичээс хэсэг дээр Мойрос үнснийг Есүс мөнхөд дургуутсан. Зайл сатана чи өөрийн бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчлэх гэж бичигдсэн байт юм аа гэж хэлсэн ба. Чи энэ дэлхийн тэр сайхан зүйлийг харуулах гэдэг энэ ч хоосон. Дэн бүхэн чи мөргүүлэх гэдэг нь үгүй. Зөвхөн тэр эзэнд үйлчлэх ёстой юм аа. Эзнийг хүндлэх ёстой юм аа. Зайл гэж түүнийг тэр орон зайнаас хөөсөн ба. Тэгвэл өнөөдөр би эзэнд гараа өргөд эзэн зөвхөн би танд үйлчлэж миний амьдрал зөвхөн таныг алдаршуулсан амьдрал байх болно гэж би өнөөдөр тунхаглаж байна. Өнөөдөр таны амьдралын хамгийн үн цэнтэй тэр цагууд хаана байна?
Тэгвэл өнөөдөр би энэ цаг таныг ятгамаар байна. Энэ дэлхийд за би таны зүрхэнд нэг үгийг л үлдээмээр санагдаад байна. Тэр нь энэ дэлхийд Христийн төлөө хийсэн тэрэл зүйл үлдэнэ. Өөр юу ч үлдэхгүй. Би үүнийг тунхаглая. Тэгэхээр та энэ дэлхийд үлдэх тэрэл зүйлийн төлөө амьдраач. Христийн төлөө хийсэн тэрэл бүхэн үлдэнэ. Өөр юу ч үлдэхгүй. За үүнийг Паул өөрөө мэдчихсэн байгаа. За би Паулын одоо намайг үнэхээр зоригжуулдаг үгийг бас дуудъя. Юунд ч ичихгүй харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон гордлого болоод найдварын дагуу Христ одоо ч урдын адил амиарч ба үхлээрч ба би дотор минь өрөмжлөгдөх болно. Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм аа гэж. Тэгвэл өнөөдөр миний амьдралын амьд байх бүх зүйл Христ байгаасаа. Христ байх болно. Зөвхөн тэр эзний төлөө би амьдрах болно. Тэгвэл Паул өөрийг хэлсэн миний амиарч ба, үхлээрч ба тэр Христ миний амьдралаар өргөмжлөгднө. Миний амьдралаар дамжуул тэр эзэн хүндлэгднэ. Тэр эзэн дээдлэгднэ гэдгийг тунхаглаж ирсэн ба. Тэгээд тэр өнөөдөр би амьд байгавал миний амьдрал бол Христ байх болно гэсэн. Харин би үхэх байх юм бол энэ бол ололт. Яг л тэр мөнхийн үнцийн дотроо би түүнтэй хамтаа гэдэг хэлсэн. Тэгвэл өнөөдөр би та бүхнийг ятгаж байна. Та юу ч хийсэн тэр эзэн танаар дамжуулан хүндлэгдэх болтугай. Дээдлэгдэх болтугай, алдарших болтугай. Түүний хаанчлал танаар дамжуулан тэлэх болтугай. За би дахин хэлье. Христийн төлөө хийсэн тэрэл зүйл үлдэнэ. Өөр юу ч үлдэхгүй. Тэг би таныг ятгаж байна. За тэгээд өөр бас би нэг Холосой номоос бас дуудъя. Холосой номын 3 дугаар бүлэг дээр та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бос эзний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийх тун. Учир нь та нар эзнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэддэг. Чи эзэн Христэд үйлчлэж байгаа юм аа. Тэгвэл та юу ч хийсэн та Иесусийн төлөө, түүний алдрын төлөө үлдээч. Түүний төлөө амьдраач. За тэгвэл моёрын сүнс энэ 3 сорилтыг бидний амьдралд өдөр болгон биднийг сордог. Биднийг үнэхээр тухуурхах болно. Өнөөдөр миний шагнал бол эзэнтэй хамт байгаа. Миний баялаг бол эзэн дотор байгаа. Надад эзэн мөнхийн тэр үнцнийг, мөнхийн баялагийг өгсөн. Яг эцсийн дүндээ магадгүй тэр эзнийг таниаг намайг тухуурхаж исэн тэр нэгэн маань бит хоёр хамтдаа магадгүй амьдралын төгсгөлд хэрвээ нас барлаа гэж бодох юм бол би үнэхээр түүнийг өрөвдөх болно. Яг л тэр үнэхээр өрөвдөлтөөр явах бол. Харин миний хувьд бол энэ бол жинхэнэ утга учир баяр баясгал юм аа. Эзний төлөө амьдарсан бүхэн маань ямар үнцэн тийм бэ гэдгийг харуулах болно. Өнөөдөр хүмүүс бидний юу ч тухурхаж болно. Чи өнөөдөр Есүс итгэсэн төлөө ямар ашигтай чиний юу байгаа юм? Чи харалдаг гэр орон чинь, чиний амьдрал чинь хар. Янз бүрээр хүмүүс биднийг тухурхаж болно. Тэгвэл энэ зүйлийг намайг бас тухурхдаг. Тэгээ харин тухурхдаг хүмүүст биелдэг. Яа тэгвэл чиний чин үнэн бол үнэхээр хоосон. Би чамайг өрөвдөж байна гэж хэлдэг. Тэгээ тэд гимшдэг. Тэгээ тэдэнд эзний үннийг хэлдэг. Тэгээ тэд эзэнд итгэх болно. Хөл өнөөдөр бид тийм хүний гараар бүтээгдсэн тэр бүхний өмнө бид мөрөгдөг биш. Тэрнийг дээдэлдэг биш. Бид надтай зүр сэтгэлээр хамт байдаг. Надад мөнхийн сүр хүчийг өгсөн. Надтай мөнхөд хамт байдаг. Тэр эзэнд би үйлчлдэг. Би түүнд мөрөгдөг.
түүнийг алдаршуулдаг, бид түүнийг дээдлдэг. Тэр хизээч байгаагүйгээр нь би тэр хамгийн дээр тэр алдрыг би түүнд өгдөг. Түүний төлөө би бас амьдрах болно. Амьдрсаарч байгаа. Тэгвэл бидний энэ амиарч вэ? Үхлээрч тэр эзэн өргөмжлөгдөх болно. Тэгвэл та өөртөө өнөөдөр асуугаад тэгвэл миний амьдралаар дамжуулан эзэн өргөмжлөгдөж байгаа юу гэдгийг та өөрөөсөө асуух хэрэгтэй. Миний бүх зүйл дотор эзэн алдаршуулгддаггүй. Эзэн дээдлэгддэггүй. Та үнийг өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Өнөөдөр бид өөрийн төлөө амьдрахгүй, бид өөрийн төлөө үхэхгүй. Бид Есүс Христийн төлөө амьдарч бид Есүс Христийн төлөө үхэх болно. Яг л үгсэн амьд бид үрд түүнийх болсон. Өнөөдөр амьд байгаа нь би биш. Миний төлөө өөрийгөө өгсөн Есүс Христ амьд байна. Тэр надад мөнхийн амийг өгсөн юм аа. Тэгвэл надаар дамжуулан тэр хүндлэгдэж, дээдлэгдэж алдарших болно. Тэгвэл өнөөдөр бид энэ гурван зүйлийг бид өдөр болгон ялан дийлж бид мөр сүнсэнд өмнөхөр чи миний амьдралаас, миний орон зайнаас, миний тэр бүхэл зүйлээс заал гэж бид тушаах хэрэгтэй. Яг л тэр эзэн ямар ч нөхцөл байдалд байсан надаар хүндэтгэлийг авах болно гэж би тунхлана. Эзэн юутай ерөөлтэй вэ? Тэгээд өнөөдөр би таныг энэ гурван зүйлээр ятгах байна. Нэгдүгээр таны амьдралын үндсэн хэрэгцээг эзэн хангадаг. Хоёрт нь эзэн таныг өөрийнх нь үнэн дотор амьдарч алхаасаа гэж хүсэж байна. Гуравт нь энэ дэлхийн хамгийн чухал гэж бодож байгаа зүйлээс илүүгээр та эзнийг та өрхөн дээр тавих хэрэгтэй юм аа. Миний баян дуудах дуртай ишлэл маань байдаг. Дуулал номын 138. Би бүхий л зүрхээрээ тань талархлыг өргөнө. За энэ дээрээс бурхтын өмнө гэдэг нь бурхтуудыг тэр доор оруулж дээр нь гიშг зогсож байгаа тийм илэрхийлэл байна. Би бурхтын өмнө таныг магтан дуулна. Би таны ариун сүм рүү хандан сүгдэн мөргөж таны хайр инрэл үннийтэн төлөө би таны нэр талархлыг өргөнө. Учир нь та өөрийн үгээр өндөрт өргөмжлөгдөж миний дуудсан өдөр та надад хариулж та намайг хүчтэй болгож та намайг зоригжуулсан гэд. Давид үнэхээр энэ дуулалыг дуудах үед энэ зүйл үргэлж намайг бас зоригжуулдаг. Тэгвэл энэ дэлхийн би бүх зүйлийн дээр нь би гიშгэ зогсох болно. Энэ дэлхийд надад уу шиг алт байсан ч гэсэн надад хэрэггүй. Яг бол миний тэр үнцэнд хаана ч хүрэхгүй. Яагаад ч хүрэхгүй. Өнөөдөр энэ дэлхийн тэр бомтон ч гэсэн миний дээр зогсож чадахгүй. Яг тэр үргэлж миний доор байх болно. Яг тэгвэл би хаадын хаан эздийн эзэн тэр эзний би бүх зүрхээрээ би түүнийг хүндэлдэг. Би бүх зүрхээр түүнийг магтдаг. Бүх зүрхээрээ би түүнийг алдаршуулдаг. Тэр миний амиарч, үхлээрч тэр миний дотор өргөмжлөгдөх болно. Тэр хүндлэгдэх болно. Тэгвэл та өдөр бүр муу нэгэнд хэлэх ёстой. Хүн талхаар биш. Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрт юм агч. Өнөөдөр таныг тэр талах мэд тэр мөнгөөр эд зүйлсээр хуурах гэж бол та түүний няцаах ёстой. Хүн эзний үгээр амьдрт юм амьд байт юм аа гэж тунхлах ёстой. Тэгээд таныг энэ янз бүрийн худал хуурмаг үгээр таныг мэхлэх гэж оролдох юм бол Бурхан эзний бүүсээр гэж хэлэх ёстой. Яг бол тэр үнэн намайг чөлөөлсөн. Би тэр үнэн дотор алхдаг, тэр үнэн дотор амьдрдаг гэж та тунхлах ёстой. Тэгээд тэр таныг энэ дэлхийн маш олон гой сайхан зүйлээр хуурах гэж магадгүй. Тэгвэл та өөрийгөө даруутгаад зөвхөн би эзэнд үйлчлэж эзнийг хүндэлнэ гэсэн зөрөгтэй байх ёстой юм аа. Тэгээ энэ дэлхийд бас яг энэ зүйлд хуурдагдсан олон хүмүүс байдаг. Харин өнөөдөр бид хуурдахдаггүй. Тэгээ өнөөдөр би таны энэ гурван зүйл дээр өдөр бүр та санаж энэ амьдралыг ялан дийлхийг Иесус Христийн нэрээр ятгах байна. Миний амьдрал юу ч тохиолдсон тэр эзний хүндлэх тэр алдрыг надаас хизээж салгаж чадахгүй. За би Паулийн өөрний дуудсан хэсгийг дуудах. Харин бид өөрсдийнх тул итгэлийн ба хайрын хуйг дуулаг болон
авралын найдварыг өмссөн эрүүл ухаантай байцгаая. Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм а. Биднийг сэрүүнч бай, унтсанч бай. Өөртөө хамт амьдруулахын тулд тэр бидний төлөө өгсөн билээ. Тиймээс та нар одоо ч үлдэж байгаа шиг нэг нэгнийгээ тайвшруулж, нэг нэгнийгээ барьж байгуулах тоон гэсэн байна. Тэгвэл Есүс надад амиа өгсөн хамгийн гол шалтгаан нь тэр өөрийнхөө алдрыг дуудуулахаар тэр өөрийнхөө амийг миний төлөө өгсөн юм а. Тэгвэл энэ үн цэнийг би үнэхээр бүхнээс өндөрт өргөх ёстой юм а. Бүх зүйл үн цэнтэй байгаа. Өнөөдөр миний гарт байгаа энэ цаас үнэтэй. За энэ өрөөнд байгаа бүх юм үнэтэй. Гэтэл бид юмны үнийг бол мэддэг хэрнээ. Бурхан таны төлөө өгсөн тэр үнийг яагаад мэдэхгүй байна гэж. Бурхан тэр мөнхийн сүр хүчтэй эзэн асар их үнээр таныг төлж авсан юм а. Та бол үнэхээр үнэтэй. Тэгвэл та тэр үнэнд нь зогсох, тэр үнэнд нь таарах, тэр амьдралаар амьдрах хэрэгтэй юм а. За би жишээ олгоох юм. За энэ өнөөдөр 100 төгрөгийн үнэтэй цаас байлаа гэж бодох юм бол үүнийг хүн 100 мянган төгрөгөөр авах юм бол энэ ямар үнэтэй болж таарах вэ? Тэгвэл түүнээс ч илүүгээр таныг эзэн өөрөөрөө төлж авсан. Та тийм үн цэнтэй нэг. Тэр өөр нэгэнтэй харьцуулах хэрэггүй. Тэгвэл яг энэ үн цэн дотор түүнийг хүндлэж, түүнийг алдаршуулж амьдарцгаая.